Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий асамблеийн 79 дугаар чуулганы 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлцөгийн санаачилсан дэлхийн адууны өдрийн тухай тогтоолыг хэлэлцэн батллаа. Нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллагын мэдээлэлээр өнөөдөр дэлхий дээр 57 сая гаруй унлаг эдлэгээний адуу байна. Энэ нь адуу хүн төрөлхтний өдөр тутмын амьдрал, цаашлбал нийгэм эдийн засаг, аж ахуйд чухал ач холбогдолтой илэрлэл юм а. Адууг унлаг ачлага, спорт уралдаан, аялал жуулчлал, амралт зугаалгын зорилтоор эдлэхийн зэрэгцээ, эрүүл мэнд, хүнсний үйлдвэрлэл зэрэг олон чиглэлээр ашиг шимийг нь хүртэж байна. Ялангуяа өргөн удам нутаг байгаль цагуурын онцгой нөхцөл бүхий газар орны хүн ардын амьдралд адуу чухал үүрэгтэй юм а. Харин сүүлийн жилүүд хүний амьдралын хэм маягийн өөрчлөлт, технологийн дэвшил, эдийн засгийн төрөлжилт уур амьсгал, хүрээлэн байгаа орчны өөрчлөлт болон бусад хүчин зүйлийн улмаас дэлхийд даяар адууны тодорхой үйлдвэр ухсаа аж ахуйн хэрэглээ буурах хандлагатай байна. Ийм дэрддээр үеэс эдүгээ хүртэл адууны соёл уламжлан хадгалсаар ирсэн нүүдэлчин морьтон улсын хувьд Монгол Улсын ерөнхийлөгчийн зүгээс энэ асуудал дэлхийн нийтийн анхаарлыг хандуулах, ач холбогдол болон олон нийтийн мэдлэг мэдээлэл оролцоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдөр дэлхийн адууны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байх тухай Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий асамблеийн тогтоолын төслийг санаачилсан юм а. Монгол Улсаас Нэгдсэн үндэсний байгууллагын дэргэд суугаа байнгын төлөөлөгч анх хоёроо тогтоолын төслийг танилцуулж хэлсэн үгэндээ Монгол хүн төрөлхтний өнгөрсөн одоогийн ахуй амьдралд адууны гүйцэтгэж байгаа асар их үүрэг хувь нэмрийг тодтгон тэмдэглэх, хөдөө аж ахуйн доктортой хөгжүүлэх, адууны аж ахуйн ач холбогдлыг нэмэгдүүлэх тодорхой үйл ажиллагаануудыг дэмжих, адууны өв соёл болон бэлчээр нүүдлийн аж ахуйн хэм маягийг хамгаалж, хадгалахыг уриалах эндрийг бий болгоход дэлхийн адууны өдөр ач холбогдол орших болно хэмээн онцолжээ. Монгол Улсын санаачилсан дэлхийн адууны өдрийн тухай тогтоолд бүгд найрамдах Австри улс, холбооны бүгд найрамдах Бразил улс, бүгд найрамдах Солонгос улс, бүгд найрамдах Хятад ард улс, Боливарын бүгд найрамдах Венесуэл улс, Катар улс, Мароккогийн хаант улс, Оросын холбооны улс, бүгд найрамдах Португал улс, холбооны бүгд найрамдах Герман улс, Тайландын хаант улс, бүгд найрамдах Турк улс, Япон улс, бүгд найрамдах Киргиз улс, бүгд найрамдах Казахстан улс, Туркменстан улс, бүгд найрамдах Узбекистан улс, бүгд найрамдах Тажикстан улс зэрэг 56 улс хамтран зохиогчоор нэгдлээ. Тогтоолын дагуу дэлхийн адууны өдрийг 2025 оны 7 дугаар сарын 11-ний өдөр дэлхийн нийтээр анх удаа тэмдэглэн өнгөрүүлнэ.